Өнөөдөр бид нэр хүнийг мэрэгчлэн болгож бэлтгэж чадж байна. Яг хүн шиг хүн болгож бэлтгэх хуучныхаа тэр үг уламжлалсан үгээгээд хүн шиг хүн гэж юу хэнийг хэлээд байгаа юм гэхээр гаднаас авсан зүйлдээ ижил тэнцүү магадгүй ахиулаад өгөх чадвартай. Хүн надад нэг сайхан үг хэлсэн бол илүү сайхан сэтгэлийн мэдрэмж төрүүлдэг. Байгаль ихтлгээс асар их нөөцийг ашигласан бол агуулад байгаль ихэд итгэждэг. Ерөөсөө л хүн болж боловсрох асуудал. Хүн болж боловсруулдаг технологид бидэрт сайхан мал аж ахуй, байгаль ихтлгээ дээр хүүхдээ хүнийг хүн болгож боловсруулдаг ноу хау технологиг бол бид нар ерөнхийдөө мэднэ. Энэ хүнээ алдсан байна. Ингэж хүмүүжүүлэх ёстой гэдэг. Хүмүүжил гэдэг зүйл. Үүний ард дээр хүн шиг хүнээс даваад тэр Чингис хаан буюу их удирдагч болгож бэлтгэдэг бас ноу хав байсан ба. Одоо Чингис хааны оюун ухаан нь гарц шийдэл төрийнхөө үйл ажиллагааг явуулаад бодлого шийдвэрээ гаргаад явж байгаа. Юун дээр тулгуурлаад вэ гэхээр нөгөө үнэт зүйл, нөгөө сүнсэн бий, нөгөө мэдэрж байгаа тухайн хүмүүсийг одоо яаж хүн чанараар их ашгийг нь хөндөөхгүй зөвөр удирдах вэ гэдэг тэрэн дээр сүнсэн биеийн төвлөрж байгааг тэр зүүн нүднийх нь баг зэрэг анилттай байгаа төлөвөр жишээлбэл хөрөг зураг судлаач нь хэлж байгаа юм л да. Ингэнгүүт энэ чинь технологи байна.